Эмэгтэйний яриасан сүгдэж байна. Яа энэ одоо юу вэ гэж байгаа. Хаанаас ирсэн харгуулагч юм бэ? Өрөөчөд хоол гордож байгаа юм бах та. Эрэгтэй хүнийг хэлж. Манайхаас өөр айлуулдаг. Манайхчдаа бүр юмнууд цугладаг газар болчтэй. Нэг юм хэмсгэр эмэгтэй. Өрөвдөх сэтгэлгүй. Наад заан билаар юм уу хөөгд гарга. Дотор нь жоохон айдас мэдрэгдэж байна. Ямар нэг танил дурсамжийг хөндөд байгаа. Одоо үзэгдэл далаад гарах гэж байгаа хүмүүс харагдаж байна. Далаа энэч гэдэм үү, далан дээр өвчтөж байгаа. Бас баахан хүмүүс юмнуудаа янзлаад гоц руугаа зөөх гэж байгаа. Нэг дээр үе нэг Америкийн нэг юм цагаан юм урдчгаар орооцсон юм шигтэй хиймэл ус мөстэй кино гэдэг шүү дээ. Тийм юм биш. Тийм буу муутай цэрэг мэрэг бас оройд нарагдаж байна. Тэнд нэг дотор жоохон охин байна. Чаа ойлгохгүй жоохон айцсан байгаа. Зөөр хүлээгээс сууж. Тэгээ нөгөөд бол онгоц руу юм зөөчөд нөгөө хөлт чи нат хаа өдөр ш зөө. Тэг чирээл явж. Тэгээ бүгд онгоцондоо суугаад аяндаа гараад. Нэг хүн дурангаараа хараад замаа хараад. Хаашаа явж байгаа нь одоогор тодорхойгүй. Тэгээ нөгөө хөлтийг нэг юм өрөө шиг юмд оруулсан. Урд нь нэг төмөр аяхтай хоол шидчихэл натаа идэг. Тэгээ нэг юм цагаан палажтай жоохон байна л да. 5-6 настай ч. Онгоцны ахмад нь өрөөндөө юм бодож сууж. Урдаа баахан газрын зураг янз бүр юм тавьсан. Тамхи ганцтай тамхи татал. Нилээ юм үзсэн байрын. Тэг ямар нэг арал хайж авсан юм уу? Аялт гараад нөх айхтар удаан олон хоног яваагүй жахт нэг аралт харалт. Тэгээ нэг арал байна гэд хэлсэн чинь ахмад нь гайхаад юу вэ? Юу ойрхон байхсгүй дээ. Хол замд л явна гэж бодоод байгаа. Тэгээ харсан чинь газрын зурган дээр нь байхгүй. Тэгснэ тийм арал. Тэгээ бүгдээрээ гайхаад газрын зургаа бүр нүдэ бүлтгэл хараад тэр газрын зураг дээр тэр арал тэмдэглэгдэг байна. Тэгээ бүгдээрээ гайхаад ийм ойрхон байхад энийг мэдэхгүй юм гэж байхгүй дээ. Ачаа юм даа гэл зарим нэг нь жирэхэл зарим нэг нь сониуч замнууд л бол ямар ч гэсэн очиод харъя. Жаахан болгоомжтой цабуу мууга бэлдээрээ юу ч хийж магадгүй шүү. Тэгээ жоох ойртод ирсэн чи ер нь жоохон жихүүн дүү хүүт тагаад. Юу. Тэгээ зарим нэг нь хэрэг байна уу? Бид нар далайн аяж тийм нас айна гэж үйдэг. Зарим нь. Ямар нэг учир байж л таараа. Тэгтээ нэг тийм жоохон сандрал айдастай. Тэгээ 4-5 нэшаага бууй тэгээд бусд нь гоцсондоо хүлээгээ дохио өгөх хүлээг байж. Гэнтэй шаардлага гарвал дохио өгөхөд хурдан ирж туслахад бэлэн байж. Тэгээ нэг юм нөгөө арал нь жоохон мантай. Нөгөөд чинь буугаад. Мантай болохоор үзэгдэл жоохон бүрхэг. Тэгээ нэг юм шинжээчрэх хүн байд юм бэ. Тэрийг шинжээрээ. Тэгээ нөгөөт нь нэг юм хөлийн мөр зөр хайгаал ухаан том явж исэн боломж байгаа юу гэдэг юмудыг хараал. Тэгээ хайч тэр авирж байгаа шинжиж явж байгаад энд нэг юм зам байна. Энэ замыг дагаа явахаар тийшээ нэг юм агуу шиг юм руу хөтлөж байна. Тэгээд ахмад бодож байна. За аюултай нөхцөл байдал үүсвэл яах вэ? Ийшээ орох зорилго юу вэ? Мэдээж бид нар бол ертөнцийн хайгуулчд. Ертөнц байгаа газар бол бидний ирэх газар мөн. Энд байгаа байхгүй мэдэхгүй ч гэсэн ямар нэг мэдрэмж байгаад байна. Ямар ч гэсэн ороод үзье. Тэгээ энэ зүрийн одоо занх өрх байх магадaltaй тул бүгдээрээс маш сайн команд удирдлагын дагуу явна шүү. Онгоцон дотор хүүхд рүү шилжиж байгаа зүйл. Хүүхдийг юм мэдрээд сонирн болоод байна. Нэг юм бөөгийн биеийн дэснээс орж байгаа шиг л. Сонирн болоод татчих матаад байна. Нэг юмтай холбогдоод байна. Тэгээ хүүхдийг нэг нь харчаад энэ одоо яагаад байна гэд гахаа ижсэн чинь
Тэд бүгд өхнө гэж хэлж байна. Тэгээ нөгөөт чинь сонин царайлаад юм да. Жохон шоктод яахаа мэдгүй хагаад. Нөгөөт л хэлэхгүй яах вэ гэж бодсон. Тэгээд Ахмад явж байгаа юм чи гайгүй л үү. Тэр залууг одоо нөгөөт үлдээ хэлчих юм болов гэсэн чинь хэлэхгүй байна уу. За тэгээд нөгөө агуур явж байгаа хэд маань цуваа болоод ягараараасаа цувраад хамгийн эхлээд шинжээчийг гаргаад одоо хоёрдугаарт одоо хамгаалагч тийм тулааны урлагтаа мэрэгсэн нэг хамгийн ард осныг хамгаалагч. Эхний хамгаалагчийн ард Ахмад. Тэгээ Ахмадын арталд Ахмадын туслах явж байна. Тэр туслагт нь хийж чадахгүй ч юм байхгүй юм байна. Анхан шатны тусламж үзүүлчин ойр зүрийн юмнууд хангалт ахуйг нь аваа явчихна. Тэр юм л. Агуу бол ер нь нэг юм чихтэй гэрэл багтай. Гэхдээ хамгийн гол нь нэг юм мэдрэмж хөтлөөд байна тэдрэг. Тэнд явж хахад нэг юм гоё юм байгаа, ямар нэг юм байгаа гэдэг юм мэдрэмж ингэж сэтгэлийн гжигдээд нэг тийм үнэр тэрийг бүгд мэдэрч байгаа. Тэгээ ягээд нэг тийм нэлээд тийм ноцтой зохион байгуулалттай юм шиг санагдлаа. Зүгээр нэг юм далаан дээр өмчт шиг юм сагсуу мосоо биш. Гэтэ далаан дээр өмч сагсуу гэдгийг мэдэхгүй л дээ. Нөгөө талаасаа бас жоохон гониг уй гашууны мэдрэмж бас давхар яваад байна. Тэр арал өөр амьтай юм шиг. Гонигтай. Энийг болохоор тэд нар бол нэг мэдрэхгүй байгаа. Гэхдээ мэдэхгүй байгаа. Гэхдээ одоо дотор нь ямар нэг үүрлэж үрээ тарьж эхэлж байгаа гэдэг шиг тийм багаар. Над болохоор хөндлөнгөөс харахад яг тэр арал нэг юм уй гашуутай байгаа мэдрэгдээд байна. Ойлмаар хагцсан шиг. Онгоцонд байгаа хүүхэд бол одоо яг төлөвт ороос уучлаа. Нэг болохоор тэр хүүхд тэндээс удирдаад байгаа ч юм шиг. Хумсрахгүй удирдаад байгаа ч юм шиг. Одоо тэр зүгээр л ингээ надад бас мэдрэгдэж байгаа юм. Тэгээ нөгөөд чи явж исэн чи урд нь нэг юм дээшээгээ ингэж гардаг шат байдаг штэ. Тийм шат. Олсоор хийсэн юм шиг мөртлөө хөлөө тавьдаг юм шат байдаг штэ. Тэгээ ингээ дээшээ харахаар тэн дээр онгорхой. Тэгээ гайхаад ямар сони агуу тосон юм байт юм баг та. Тэгээд урд явж байгаа хамгаалагчийг дээшээ гараад хараад тах. Тэгээ нүүтэн заа тийм амар өндөр газар биш. Тэгэхээр дээшээ явжсэн чи уг нь ингээд одоо бид нар баг ингээд за нэг ойролцоогоор 2 давхар газарлуул дээшээ харахаар ямархуу л ойрхон харагдаж байгаа байхгүй. Тэсэн нөгөө хамгаалагч нь яваал идэг амар уртуулаад тэгээ нөгөө бүр бараа нь харагдах ойлоод тэгээ алга болсон. Тэгээ хүү ичээ байна уу гэдээ орсон байхгүй чинь. Тэгээ гайхаад нөгөө төлөлт чинь жоохон айдсын мэдрэмж мэдрэгдэж эхэлж байгаа л та төгшөр. Уг нь айгуу давгүй явжсэн. Их хайж байх гайгүй. Одоо жоох төгшөж эхэллээ. Тэгээ одоо дөрүүлээ олцсон. Цаач та хүчүү янз бүрийн амтан аратаа аваа явчихв. Яач вэ? Унж мунцсан болов. Дээшээ гараад. Тэгээ дахиад хүн дээшээ гаргахаар бас алга болчихвол яах вэ? Тэгээ дөрүүлээ хамт гараа. Яг араараас. Нөгөө хүнээ олж ирээ. Тэгээд суугаал дөрүүлээ дээшээ гарч исэн ч дээдл нь битүү. Хүн байхгүй. Зүгээр шат дүүжсэн юм шиг. Тэгээ нөгөө дөрвчөнд бүр яг ингээд шар усны босоод жоохон чихүүцээд. За энэ ер нь энгийн нэг арал яг яхаар юм биш вэ? Бүгдээр маш боломжтой харагдсан байна. Ямар ч гэсэн буцаа бууя. Нэгнээсээ битээ болдоор. Тэгээ буцаад буугаад ирсэн чинь аль зүгээс аль руу нь явж байгаа мэдэх хайцсан. Гэт хоёр зам нэг нь одоо ирж исэн зам нэг нь явж байгаа зам штэ. Ялгаагүй болцсон. Аль нь ирсэн зам нь. Тэгээ ингээд шатаараа баримж авахсан шатны голцсон. За шатныхаа энэ талаар бууж ирсэн гэдэг чи ийшээ явах хэрэгтэй даа гэсэн чинь нэг л сонир биш. За ямар ч байсан юу яа. Тэр зөнгөө дагаал явъя. Та аль зүг рүү гэж бодож байна. Тэгээ 3 санал нийлээд нэг тийш заалаа.
заашаа. Тэр шинжээч нэлээд гайхаж харж байгаа. Эргэлзэж байгаа л за гэл. Тэгээ нөгөөд чинь жоохон төгшөрийн мэдрэмжтэй болцсон тэгээд явжлаа. Энэ ер нь буцаж гарч чадах газар руу ирнэ. Эндээ ингэ чихэр хүчих юм шүцтэй. Дотор бодож байна. Нилээ явж байгаад нэг хаалганд тулаад ирсэн. Тэгээд хаалгаан голгоод ороод нэг өрөө байна. Битүү өрөө байна. Дотор нь аягүй их юм харагдчихна. Хүний нэг юм номын самантай юм хувийн өрөө шиг хальт харахад бол. Тэгээд дотор нь аягүй их юм байна уу. Бас л нөгөө баг ахмадын өрөө шиг. Тэгээд нэг юм газрын зураг дуран муран тавьчихэр ахмадын өрөөтэй их төстэй харагдчихна. Тэгээ ахмад зайлаа надад хоёроо аваад бүгдийг үзээ шалгаадах. Тэгээ нөгөө хүмүүс нь айгуу сөрхий юмнууд шалгаж ирсэн ингээд царай нь сонирн болоод байл та хувьс гэл. Тэгээ ахмад нь гайхаад яасан бэ? Нөгөө хүмүүс нь яг байрлаж байгаа газар л хөшчих шиг болох юм. Дуурч чадахгүй. Нэг юм барьцсан ингээд үзэж байгаа чигээрээ. Тэгээ ахмад яг гол ширээн дээр нь очиж суудсан байсан. Босоод нөгөөдөлөнд очиж харах гэсэн чинь босч болохгүй. Гаццсан байсан. Хөдөлж болтгоо. Тэгээ ямар новшин юу гэж бодож байна. Тэгээ юу ч гэсэн нүдэ хөдлөхөд хажуудаа ширээн дээр байгаа юм харъя. Харангуут тэр газрын зургийн руу харахаар ингээд дайвалцаад байна. Толгоолоод тэгээ харахаар толгоо нэргээд тэгээ тэр толгоо нэргсэн мэдрэмжтэйгээ байж байгаад тэр нэг юм аялал хийх гээд байгаа юм шиг. Сүлэг аялал шиг. Тэгээ ямар ч ахмад нэг өөр орон зайруу шилжиж байгаа шиг. Тэгээ ямар ч нэг газар зогсож байна. Одоохондоо ямар газар зогсож байгаа тодорхойгүй. Гэтэ том танхим шиг юм шиг. Нэг юм учир битүүлэг байхаар гоё яваад байдаг шүү. Тэгтээ нэг юм байдгал юм байвал яах вэ гэдэг юм бас яваад байгаа юм. Тэгээ түрүүхэн айгүй шунал төрсөн. Би нэг кофе ууд юм билүү гэд. Тэгээ нэг капучино авахгүй. Түрүүн уусан чинь нэг юм сул санаа амттай. Тэгээ американо нэмээ хийчихье гэд. Тэгээ очиод нэг американо нэмээ хийж хахад шунал төрөл. Ахиухан хийж ууя гэж бодогдоод. Шунлын мэдрэмж. Энэ давхар төрж байгаа мэдрэмжүүдний аялалтайг холбоотой байдаг л дээ. Тэгснэ одоо кофен дээр дахиад тэнд сүү нэмж хийх үү гэж бодсон. Сүү юу байгаа лээ. Гингүү тэнд зүгээр нэг юм шингэн уудаг юм тарган ундаа шиг юм байдаг болсон шүү дээ. Би тарган ундаа юу сүү юу гэдэг нь ойлгоог та тарг багш бас тэрийг авчирч хийж мэмэр санагдаад. Тиймэрхүү мэдрэмж дотор. За одоо нөгөө ахмад руу нэр жоохон цохол төрж байна. Ахмад нэг юм жоохон бараан бас нэг юм чихүүндүү орон зай дотор ороод ирсэн юм шиг байна. Өвдгөө ингээд суучиж. Тэгээ эргэн тойрноо харахаар яг ойлгомжгүй. Хар саарл өнгөтэй тэгээд яг ямар орчинд байгаа нь ойлгомжгүй. Гэхдээ дотор бол мэдрэмж мэдрэгтэй тань. Цухал заал бидний яг нэг дотор худал гарч ирэл нэг юм яхаа нэг онцгой тавгүй боловчдаг шнэ тийм ш. Тэгээ нэг талтаа болохоор ингээд яач чадахгүй маш ойлгомжгүй газар хяналттай контролдож болохгүй тийм орон зайд ингээд юм аясаар нь байгаадаа жоохон уурн нүртэй. Хяналтаас гадуур байгаа. Тэг ингээ ойлгож чадахгүй байгаа байхгүй. Тэгээ хинбэ хөөш гэж орилж байна. Яах гээд байна. Тэс нэг тийм эмэгтэй хүний энэгч юм сонсогдож байна. Гэт нэг аимшиг өгүүлэлэг ярьдаг тийм юм хийвэл хурч бодчихлоо. Тэгээд эмэгтэй хүн арилангуйтай амар зэвүүн урж байна. Энэ эмэгтэй хүнд жоохон дургуун юм шиг. Нэг юм том травматай ч юм уу ямар ч гэсэн драматай ч юм уу те. Бүр ингэ жигшлэн төрөд дотроос нь эмэгтэй хүний хаалт сонссон чинь. Тэгээд ажиглаад чинь нөгөө чимэг болчлоо. Тэгэхээр чи хин юм бэ гэж дахиад. Нөөт ингээ дуу аялал ингээл тийм цойроо сонсогдоод байхгүй. Дуу аялал ингээл янзын үзэж байгаа ингэж яаж байгаа юм шиг тийм. Тэгэл дотор нь бүр ингээл юм. Чи юу хүссэн? Тэгээ нөгөө дуу хоолой болохоор бүр юм ярихгүй байна л та. Зүгээр л ингээл өөр нэг юм тоглоод байгаа мэдрэмжээ нөгөө л ингээл цолтуулаад уурын нүргээл
Тэгэл за энэ бол ингээд нэг хэсэг үргэлжлэх шинжтэй байна. Ер нь эмэгтэйгийн дуу хоолойны зорилго бол эрийг бол нэлээд бухимдуулах зорилготой. За тэр хооронд шинжээч бас өөр орон зайруу шилжээд нэг юм цав цагаан газар ингээд дуран томруулдаг шилээ барьцсан ингээд алхаад явж байгаагаараа ингээд сэрж. Тэгээд юу энэ хаана юу хийж байгаа юм бэ? Гэт нэлээд нуцтай арчин. Юуг нь харах вэ? Цав цагаан. Ямар ч байх. Ганцхан өөрт нь нэг томруулдаг шил байна. Өөрөө байна. Тэгэл хамгаалтын систем нь ажиллал хаана ирчээ гэл. Энэ бол нэлээд толгойн ажилтдаг гар. Тэр чив чимээг ажиглаж. Тэр эргэн тойронд ямар нэг юм харагдах нь. Тэгсэн нөгөө шинжээч чинь гинт хөгшрөөд эхэллээ. Арс мэрсэн урчээд төс мөсөн цайгаад. Тэнгүү жоохон самгардаж эхэлж. Яагаад? Тэ ингээ хөгшрөөд бүр ингээ шингэн хатаад бүр арс мэрсэн хатаад нэг хатсан мод шиг бүр тэгэж амар орч байгаад тэгээд тэр томруулдаг шилээч дийлэх байгаад бүр амар хөшин болчихлоо. 100 200 настай хөш. Өөч зогсчоод ингээд хөшрөөд хөвчих юм шиг тэгээд нэлээ сандраад шоконд ороод яг ямар хариу урвал үзүүлэх учраа болохгүй. Тэгээ юу болоод байна гэж бас авирлаа. Тэгсэн урт талд нь нэг юм дийлгэц шиг юм гарч ирээд нэг бичлэг шиг юм одоо нэг юм тоглож ин гэтээ одоохондоо юу гэдгийг тодорхойгүй. Ямар ч байсан утга нь бол өөрийнх нь тэр одоо өнгөрсөн амьдрал ч юм ямар нэг юм амьдралтай холбоотой дурсамж ч юм уу тиймэрхүү зүйл гэж магадгүй. Нэг эмэгтэй хүнтэй холбоотой бичлэг дахин давтагдаад байна. Яг нэг тийм эвгүй юм уу, эд үе юм уу ингээд яг тэр нь ингээд богинохон хэсэг нь давтан гэж. Тэгэд нэг ахмадын жоохон охин той байсан юм уу да. Тэр зам дээр байгаа охин шиг насны. Тэгэд охины ээж нь алсан гэд ээжинд үжилсэн. Гэтэл ясам дээр охин нь өгөхгүй том болтол нь одоо энэ шинжээч хорж исэн. Тэг өвчрхийлдэг ч. Хамтаас дуушаа авдаг ч. Тэг энэ үзэгдэл бол ер нь ингээд маш юу бараг зөв барьж авч гинөө буруу юу гэж бодохоор тийм маш бүддэг гэх юм уу. Арай гэж л барьж авч л та тодорхой биш байна. Тэг тэр охинд хийж байгаа юмныхан л бичлэг юм шиг байна. Халаад байгаа юм уу? Яг одоо тэр өвчрхийлж байгаа хэсэг нь юм уу? Нэг тийм үйл явдлын бичлэг дахин тоглоод. Тэгээ нөгөөт ч юм бүр ингээд нөгөөтгөө харж чадахгүй. Нэг болохоор хараад зөв харж ийн гэчил нэг болохоор харж чадахгүй. Тэнгүүд ингээ бүр дуун чангараал бүр ингээ чихэнд нь дотор талд нь ингээ суураад сонсгол амар чанга болоод байна тэр дууж юм. Тэгээ одоогор бол тэр охин бол өгсөн амьд нь тодорхойгүй юм. Яг шууд алдсан өдр гэж хэлээд байсан. Энэ аяанда тодорхой болох юм шиг. Тэгээ шинжээч ямар ч самгартаад одоо ингээд яг юу болоод байгааг ойлгохгүй. Тэгээ ямар ч гэсэн ингээд нэг тайван байдлаа хатгалъя гэд. Тэгээ хамгийн гол нь ингээд ямар ч үйлдэл хийхэд тэгээ ямар ч тодорхойгүй яг юу гэж ойлгохоо мэдэхгүй ямар хөдөлгөөн хийхээ мэдэхгүй яг ийм сонирн барьцгүй байдалд орсон байгаа мэдрэмж яг Ахмадын хоёр дээр хоёулын дээр мэдрэгдчихэл та ингээ яаж чадахгүй байгаа. Тэг ямар ч хариулт байхгүй, үг хэл байхгүй. Энэ дээр бүр ингээ хамгийн бачуурмар байдал. Тэг яалчгүй одоо хүчм өсдөж байгаа. Тэг энэ хэсэг нь бас шууд хариу ямар нэг юм гарч ирэхгүй. Бас ингэ нөгөө хөшрөөд ямар ч гэсэн өгчихгүй тэгээд нэг тэр чигтээ нэг хэсэг энийг мэдэрч байх юм байна. Тэгээ одоо үзэгдэл дараагийн өнөр шилжиж байгаа шүү. Туслах руу шилжиж. Туслах ер нь нэлээ мапантай, нэлээ сэргэлэн. Тэгээд одоо тэр Ахмадын хамаг л одоо хар муу ажлыг хийдэг, амжуулдаг. Хар борыг нь хар муутай намд. Нэлээ юм ахтар хөдөлгөөнтэй. Тэрний орсон орон зай нь болохоор илүү юм өнгөлөг юм. Ер нь айгу үл өнгөлөг юм шиг мэдрэгдэж байна ямар ч гэсэн. Нэлээ өрнөлттэй байрын.
Тэгээд нэг тийм өөрийг нь тойрсон юм бөмбөлөг байна. Тэгээд дотроо юм устаач юм шиг гэтээ амьсгалж болно. Тийм хаалттай ямар ч гэсэн. Тэгээд нэг юм ой ч юм уу тийм газар явж байна. Тэрэн тойронд нэлээ их юм байгаа шүү дээ. Тэгээд мэдрэмж бол юм одоо надад энд орж ирж байгаа нь яарах мэдрэмж. Дараагийн гой зүйл мөл рүү яарах тийм мэдрэмж. Тэгээд тэр явж исэн чинь ойн цорхоо дотор ийм ор тар шиг ийм гой үзэсгэлэнтэй тийм байгууламж байна. Урдаа тийм усан самантай их гоёмсог. Тэгээд нүдэн ялзаад тэр ордон руу ороод тэгээ маш их үзэсгэлэн төвлөр эмэгтэйчүүд, хүүхнүүд нүцгэн урин дуудаал тэнд нэг хааны сэнтэй байна хоосон. Тэг шунлан өдлөөд очиод сууя гэтэл сууж тогтохгүй бөмбөлөгтэй гадар болдгоо. Нөгөө хүүхнүүд дээр очие гэж бас хурж болохгүй. Нөгөөд бол улам урин тачаад дуудаад нэмэр авахгүй. Хурж чадахгүй. Зөвхөн мэдрэн маш их тачаал хүсэл тэр эрх мэдлийн шунал тэр асар ихэр мэдрэмжүүд нь төрөвч хурж боломгүй. Тэгээ хүрэх гэж нэлээд үзэж тарж нэлээд хугацаа өнгөрүүлж тэнд бас маш их алтмалт байна. Очоод хүрээч гэхэд бас хүрч чадахгүй. Тэг үзсээр адил бүх юм байна. Бүхий л хүсдэг зүйл юм байна. Тэгээ тийчлэн ядаж тэр нь өөрсдөд зовлон болж эхэлж байна. Харахаас өөр хазахын заяагүй. За тэгээд туслах бол тэндээ болол тэгж энэ хэвээр бас нэлээд цаг хугацааг өнгөрүүлнэ. Алга болсон хамгаалагч авсан дотор хөвтөж байна. Авснаас гарах гэж ихэндээ ойрлж хашгирч маажиж түлхэж хөшгөл цохиод нэмэр авахгүй нэлээд үдсэн эцэст ядраад туйлдаад хөвтөж байхдаа сүултээ бодож байна. Амьдралаа иргэн харж байна. Ингээд л өөхөх байсан. Ингээд л дуусах заяа байсан уу? Эргээд харахад юу хийж бүтээлээ? Ар гэртээ гэр бүлтэйж болж амжаагүй. Амжсан ч орхих үйж ямар нэг хүний албат болж ажиллаж өдийг хүртэл цаг хугацааг үүгээр л өнгөрөөж эрэл хайгуул хийж бусдыг хамгаалж тулалдаж өдийг хүрсэн. Овсон их шагнал үгүй. Ийм л үзэгдэл амьдралд хүрэн явсаар энд л ингээд өөхөх гээд ирчтэй. Ямар утга учиртай заяа тавилаа юм бол доо. Хүний амьдрал ингээд л ингэж л яваад дуусдаг юм гэж. Тэгвэл хүний амьдралын утга учир нь юу юм бэ? Үнэн ч албат байсан би. Үнэн ч байсныхын төлөө шагнагдсан уу? Хийж байгаа бүхэн тэрхэн үедээ л утга учиртай байсан уу? Эсвэл утга учиртай байгаагүй юу? Эргээд харахад онц санаа ийм тэмгээд гогдоод бариад авах зүйл үнэндээ л харагдахгүй байх. Тэгсэн хэрнээ муу амьдрсан юм уу гэхээр үгүй. Надад өөр ямар амьдралын сонголт байсан бол нэг эмэгтэй байсан юм байна. Үерхдэг. Тэгээд аялалд гарах болоод алин сонгох уу гэд тэгээд ажиллаа сонгоцсон. Тэгээд эмэгтэй нүүр хүнтэй суудсан. Хэрвээ тэр эмэгтэйг сонгоод гэр бүл болоод амьдэрсэн бол ямар ах байсан бол юу хийж амьдрах байсан бол тэгээд ямар ч баримжаа барагцаа зураглал нэх байхгүй л тэгээд бас л амьдраад л дуусах байсан юм болов. Тэгмний энд одоо өөхөх утга учир юу вэ? Яаж яваад энд ороод ирсэн мэдэгдэхгүй авсанд булаатай юм учир битүүлэг өглөөр өгөх гэж төрөө юу? За тэгээд энэ хамгаалагч бол энэ тухайга бодлогошроод энэ үзэгдэл нь ингээд хэсэг өрнөж үргэлжлэнэ. Тэгэд ард явдаг сүүлийн хамгаалагч эхнэр хүүхдтэйгээ гэртээ цай хоолоо идээ сууж байгаа үзэгдэл байдалд сэрж байна. Тэг айгүй аз жаргалтай гэр бүл. Гой хүүхдний нэгэл эхнэр нь халуун хоол хийж өгөөл тэрийгээ идээл маш тийм халуун дулаан гэр бүлийн амьдрал. Тэгээд харж гайхаж чагаад уйлж энэ бодит уу худал хуурмаг ялгаж чадахгүй, итгэж чадахгүй. Та хоёр минь амьд уу гэл уйсан чи эхнэр нь гайхал яасан бэ? Юу болоо вэ гэл.
Энэ бодит уу зүуд биш үсттэй. Чи минь юу л яриад байна да, энэ чинь бодит шүү дээ. Тэгээ эхнэрээ тас тэврээл, хүүхдээ тэврээл, маш их хуйлал, баярлал. Тэгээд хэсэг хугацаанд тэр гэр бүлтэй хамт амьдарч байна. Тэгээд тэрэндээ бодит байдал ингэж итгээд даз шаргалтай гэр бүлийн амьдралаа нэлээд мэдэрч нэлээд хэвжүүлж. Үзэгдэл шинжээч рүү. Нөгөө шинжээч сүултээ бүр цөхрөөд яг л одоо хатаад хамгийн сүүлийнх нь авч нь унах гэж байгаа юм шиг тийм цэцэг шиг л. Бүр яг хагадраад дуусч байгаа. Мөч. Одоо бараг сүүлийн өхлийн мөч шиг. Нөгөө нэг юм нь тоглогдсоор л үзэгдэл одоо видео бичлэг шиг. Тэгээ дотроо бодчихно бурхан минь та надаас юу хүсэв? Миний нүглийг харуулж намайг шийтгэж байна. Би одоо ингэ дуусч байна. Би там руу явах уу? Амьдралд асар их зүйлийг олж таньж мэдэж шинжилж судалж олон тэмдэглэхийг үлдээхийг хүссэн юм. Энэ зам цэвэрхэн байгаагүй. Хүний элдв шунал хүсэл энэ дотор буцлагад өөр шидийн элдвийн лимиг хийх элдвтэй бодлуудад орогдож янзэн бүрийн зүйл бас хийжтэй. Зүгээр л энэ хийх юмаа хийгээд суралцаа таньж мэдсээр явсан бол өнөөдөр шиг ийм гажуу өхөл ирэх байсан ч харамсах зүйлгүй байх байсан болов. Ядаж өхөөс өмнө яагаад ийм юм болоод байгааг надад ойлгуулж өгчтэй. Тэгвэл өгсөн ч харамсах юм болов. Тэгсэн нэг дуу хоолой асууж байна. Чи өөрийн өш хонзонг гим хоргүй хүүхдээс авлаач. Яагаад ийм юм болов гэж асууж байна. Тэгээ энэ нь бол шинжээчин гүндээ нууж явдаг нууцсан юм. Багада Ахмадтай хамт тоглож өссөн юм байна. Тэгээ том болоод нөгөөх нь Ахмад болоод өөрөө юм шинжээч болсон. Тэгтээ Ахмадад бас хатаархдаг, нэлээд тийм удирдагч болсон. Тэгээ хайртай байсан юм ихтэй Ахмадд дурлаад өөрөг нь хаяа авчихсан юм. Тэгээ Ахмадтай гэрлээд хүүхдтэй болоод тэгээд тэрэнд нь ус сансан. Бас хатаархал байгаа. Тэгээд тэр хүүхдийг нь ээж нь алсан гэж ер нь бол шургасан хүн юм. Тэгэд хүүхд нь охин ээжтэй их адилхан. Тэгэд том болтол нь болгочаад бас ээж хооронд өшөөг нь авч байгаа. Ээжээс нь ч тэр хайртай эмэгтэйг нь булаасан Ахмадаас ч хоёлонгоос нь өшөө авч байгаа. Тэг өөрийн болгоод чадаагүй эмэгтэйгийн хүүхдийг тэгж хүчээр өөрийн болгож батаваа хангасан. Тийм төвчртэй. Тэг өөрийн болгоогүй эмэгтэйгийн араас тэгж тавьж явуулж чадахгүй байгаа нь өөрөө шунал. Эндээс тэр хорсол ус хонзон үүссэн. Тэгээ дуу хоолой асууж байна. Чамд гэмшил байна уу? Нөгөөх нь гэмшсэн шинжгүй. Өөрийнхөө зөв гэж бодож байна. Чамд сонголт байсан уу гэж асууж байна. Мэдээж байсан баг. Би түүнийг явуулж өөрийн амьдралыг өргөлжлүүлж өөр хайр дурлал хүнийг олж болох л байсан баг. Гэхдээ тэр эмэгтэйд би маш ихээр дурлсан. Тэр үнэхээр үзэсгэлэнгүй эмэгтэй байсан. Би түүнийг хүнд ч өгөхийг хүсээгүй. Би л түүнийг хүртэх хэрэгтэй гэж бодсон. Гэтэл Ахмад надаас үргэлж илүү тэр үргэлжл хошуучилдаг. Тэр ямар ч эмэгтэйнүүдэнд эр хүн шиг эр хүн харагддаг. Би тийм байх гэдэг ч тийм болох боломжгүй байдаг. Би бол турхаа энэ ажилдаа шунан дурлаж үргэлж ийшээ анхаарч байдаг. Атаархуу ийм л нэг нэр. Би үргэлж 2 дахь эсвэл 3 дахь эсвэл аль нэг тоонд л багтагч байх. Яагаад би нэгт байж болохгүй гэж. Ядаж тэр эмэгтэйд би нэгт байсан бол энэ дэлхийг хатгсан мэт санагдах байсан биз. Гэхдээ би өхмээргүй байна. Ингэж л биш. Надад өгөхгүй байх боломж байна уу? Тэгээд сая нэг таавар таалгая гэдгсэн. Таавар гэж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ нэг амьтантай нэг хүн зэрэгцэн уншдаг үжээ. Өөр ямар ч зүйл байхгүй зөвхөн хоёулаа. Тэгээд тэгж насыг бартлаа амьдрна. Тийм үед хэрвээ чи тэр хүн нь байсан бол чи тэрнтэй бэлгийн
ажил хийх үү? Эсвэл зүгээр хамтдаа оршиж амьдрах уу? Эсвэл түүнийг алж идэх үү гэж асуусан. Одоо шаардлагатай бол тэгэл хийж мэгэл тэгэл хамтч амьдрал явах таа гэсэн. За чи бол шунал хүслээрээ сонголт хийдэг нь тодорхой боллоо. Ийм хүн хаашаа явдгийг мэдгүй. Чи одоо бодвол тамл байлгүй. Тэгвэл би чамд харуулъя гэж хэлээд. Тэгсэн нөгөөт чинь нөгөө хөлүүлсэн тэр Ахмадын охины оронд болчих. Өөрийгөө эмэгтэй гэж мэдэрч. Тэг хөлсөн гар нь шалбарцсан өвдөж байгаа. Тэгээ тэрийг өдөр шөнө өвчрхийлж байгаа хүн Ахмад нь. Тэгээ тэрийг харахаар зөвүүн хүрээд байгаа байхгүй юу? Тэгээ нэг талаасаа ингээ эрэгтэй хумсран байгаад байгаа эрэгтэй хүнээр. Нөгөө талаас эмэгтэй хүн шиг тэр өвдөлтөнд мэдрээд байгаа. Тэгэл хоолгүй эсвэл өгсөн хоолны мэдээл тэгэл гар хөлн шалбархаа хөдөлж чадахгүй өдөр шөнө харахгүй өрөөнд байгаал өдөр алган хүчин давтаал одоо дуусшгүй өдрөд үргэлжилж байна. Тэгэл зөвүүн хүрээл дургуун хүрээл тэгэл яач чадахгүй байгаа тэр хүчин мөхөсдөж байгаа байдлыг бүр голтоо ортлоо гэдэг шиг мэдэртэл. Тэгэхэндээ бол шадрын зам байгаал сүүлдээ өрг багаар бүр бууж өгöd. Дайраа зөхрөөгүй л энэ. Тэгэл тэр нь үргэлжилчихлээ. За тэгээ үзэгдэл Ахмад цойроо сонссоор үг харилцаагүй. Тэгээ сүүлдээ зөхөрсөн байна. Чи надаар яах гэсэн юм бэ? Чи яагаад ингэж байгаа? Гэтэ ингэж зөндөө асуусан, хоолоо сүйтэл асуусан ч хариулаагүй. Тэгээд одоо сүүлийн хүчээр шахаад асууж. Тэгсэн дахиад эмэгтэй хоолоо асууж. Чиний гим нүгэл юу вэ? Тэгсэн жоохон инээмсэглээд сайн ир байсан л гим юм болов. Чиний хүүхдийг ихнэр чинь хөнөөснө үү? Тэр мүү гिचээ. Тийм л юм хийсэн. Муу сайн. Навшнууд. Итгэлтэй байна. Тэгээд баг зэрэг гайхлаа. Яагаад ингэж асууж байгаа юм? Чи ер нь үннийг шалгасан уу? Ер нь бол тэр сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргасан гэдэг юм ойлголт. Миний хамгийн ихтгэлт найз надад тэгжилсэн. Ихтгэлт найз чинь үнэн яг хэлсэн болов? Би сайн мэдэхгүй байна. Үнэндээ би сайн шалгаагүй. Чи буруугүй эмэгтэй хөнөж өгсөн юм биш үү? Тэр эмэгтэйд нэг итгэдэггүй л байсан юм байна. Өөрт нь байгаа зүйлд л шунаж ирсэн гэж бодод. Харин өөрөөс нь би олсон хүүхдийг бол маш их хайрлаж ирсэн. Хэрвээ тэр эмэгтэй чамайг чин сэтгэлээсээ хайрлаж ирсэн бөгөөд тэр буруугүй байл яах вэ? Азгүй л эмэгтэй байж. Хэрвээ найз чинь эхнэрт чинь дурлсан бөгөөд үрийг чинь алсан бол яах вэ? Тэгвэл би түүнийг амьдаар нарсыг нь өвчгөн. Тэгээд сэтгэл чинь ханахгүй. Хэрвээ итгэлт найз энэ бүгд хэрвээ тийм байвас би энэ орчлонд ирэх дэлхийг огт өөрөөр харж эхэлнэ. Надад итгэлт хүн байхгүй болох бөгөөд бүх хүн миний дайсан болох болно. Гэхдээ хэрвээ тийм бол би тэр эмэгтэй бөгөөд өөр эмэгтэйчүүдийг жигшин зэвүүцэх юм болох байх. Харин эрэгтэй хүнд дахиж итгэхгүй биз. Тийм зүйлд итгэсэн өөртөө ч дахиж итгэхэд хэцүү болох байх. Тэгэд тийм амьдрал цааш яаж үргэлжлэх бол гэдээ асууж. Миний ажил эрчүүд дээр тулгуурлаж хийгддэг. Би тэдэнд итгэхэ болно гэдэг. Би байнгын болгоомж дайсагнал хамтрагчийн халуун сэтгэл үгүй болж зөвхөн ашиг хонжоо үлдэх байх. Тэгэд чи тийм амьдралыг хүсэж байна уу? Мэдээж яалаа гэж хүсэх үдээ. Чиний хэлсэн шиг тийм биш байгаасай л гэж бодож. Гэвч үнэхээр тийм бол би яаж амьдрахаа сайн бодох хэрэгтэй. Тэгээ ер нь бол юу болсныг үнээр нь хэлчлээ тэр дуу хоолой. Тэгэд нөгөө Ахмад юу ч хэлж чадахгүй чимээгүй нулимсэн баг зэрэг урсаал нам суучлаа. Тэгээ дотор нь бол одоо өшөө хорсол уур бухимдал буцалж ийн л дээ. Охиноо бодохоор л өргөдөж олигтойхон хамгаалж чадаагүй дэ өөрийгөө буруутгаж одоо маш их гэмшил. Тэгээ нэг хэсэг эдгээр мэдрэмжүүдийг мэдэрч тэр мэдэрч авах хооронд бол одоо тэрийг хэвээр яаж одоо алж
яаж тарчлаан зовоож одоо яаж байгаа бүхнийг төсөөлөн бутаж суусан. Тэгээд удах тусам айжмар жоохон тайвширч эхэлж байна. Баг зэрэг хүлээн зөвшөөрч эхэлж байна. Тэгээд яагаад тэгсэн юм бол гэж бодож эхэлж байна. Би тэрний хайртай эмэгтэй байсныг мэдээгүй. Гэхдээ гадарлаж ирсэн юм. Гэтэ нэх юм бодоогүй. Тэгээд одоогийн байдлаар бол яагаад өөртөө нь тэгж тийм их хорсолт хийж тэг өөрийгөө ер нь тийм буруутай гэж бол нэг бодохгүй л амьдралд байдаг л зүйл. Тэгээд хажууд нь эхнэрийнхэн боод өгсөн байдлын тэр сүнсэн гэх юм уу юу хажууд нь гараад ирсэн. Тэгээд амьгүй дуурахгүй өөр л харагдана. Ер нь жоохон эвгүй л харагдчихна л та. Тэгэл нэг хараал нэг харж чадахгүй буруу хараал. Тэгээд бас хэсэг хугацаанд тэгж байх юм шиг. Тэгээ нөгөө эмэгтэйгийнх нь үднээс цусны нулимс гараал. Тасралтгүй урсаал. Тэр гомдол уу гашууг нь мэдрээл. Цээж нь хүндүрлээл. Тэгээ тэр эмэгтэйгийн сайхан дурсамжуудыг нас харж байна. Өөртөө хамт байсан. Баярлж исэн. Уулзаад их баярлаж жаргалтай байдаг байсан догтлол мэдрэмжүүдийг нь бас давхар мэдэрч. Тэг өөрийг нь ажилласаа ирэхийг хүлээдэг байсан. Тэгэл тэр цусны нулимс нь натраар нь урсаал гэсэн мөртлөө өөрт нь ямар хата хайртай байсан тэр мэдрэмжүүдийг нь дурсамж нь харсаар л. Тэг тэрийг харах бүр сэтгэл нь өвдвөл. Тэгээ сүүл рүүгээ яг гүтгэгдээд тэр алуулах болсон үе. Тэгж хайрлж исэн одоо ер нь өөрийг нь тэгж шийдэх болсонд ямар их одоо гашуудаж, бониж, гомдож, айж, цочирдсан тэр бүх мэдрэмжүүд мэдэрч. Яад нэг надад итгэсэнгүй гэдэг тэр. Тэгээд тэр мэдрэмжүүдийг нь тавтан мэдрээл. Тэгээд сүлдө Ахмад хэлж ин л та за би бууж өглөө. Энэ тэгээд ямар гэмнүгэлтэд ордог юм бэ? Би тэр хүнийг үнэхээр гомдоосноо мэдэрлээ ойлголоо. Тэгээ би одоо яах ёстой юм бэ? Би түрнээс сүнснээс уучлалт гуйх уу? Тэглээгээд тэр амилахгүй шүү дээ. Эсвэл тэр ирээс өшөөг нь авч өгөх үү? Эсвэл өөрийгөө алж өшөөг нь авч өгөх ёстой юм. Яах хэрэгтэй? Тэгээд тэр эмэгтэй бол өөрийнхөө үннийг мэдээсэй л гэж буруугүй гэдгийг нь мэдээсэй л гэж хүсэх байсан баг. Тэгээд чи нэгэнд мэдсэн учраас түүнээс уучлалт гуйх нь зөв. Тэгсэн Ахмад тэр эрэгтэйг яах вэ? Тэр эрэгтэй гэм нүглээ өөрөө төлж үүрэх болно. Тэгвэл би яах вэ гэж асуусан чинь чи цаашдаа яаж амьдрэ гэж бодож байна гэж асууж. Ямартай би юмыг сайтар шалгаж лавлахгүйгээр ямар ч ихтгэл найз анд байсан юу ч гэж хэлсэн сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй болно. Тэгээд хүнд итгэхгүй дээрээ би бас өөртөө ажиллах болно. Бас эмэгтэй хүнийг жишээ болж итгэх болно. Мэдээж бүх эмэгтэй ихтгэлд авах үз биш байж таарна. Энэ дээр өөр ингэсэн ухаантай байх болно. Харамсалтай үгүй болсон хөөрхийн үрийнхээ төлөө сайн зүйл хийхийг хүсэж байна. Тэгэд миний өөрийн хийж чаддаг зүйл бол далайн аялал шүү дээ. Эрдэнэсээ хагуулаач хийн. Тэгэхдээ хүмүүсийн олоогүй газруудыг олж хүмүүст зам гаргаж өгдөг юм л үү дээ. Тэгэд Ахмад буцаад нөгөө өрөөндөө хүрээд ирлээ. Яг суужсэн сандал дээр. Нөгөө эдгээ хүлээгээс авч тэр хугацаанд бодож байна. Бодол. Зүдэл туслах руу шилжиж байна. Хурж болохгүй хүсэл таашаалынхаа мэдрэмж нь бараг галзуурчиж. Тэгэд ус байсан ч ууж чадахгүй. Идэж чадахгүй. Бас өсөж ундаасаад ядраад тэндээс гараад баахан алхаад ийш тийшээ яваад ч нэг л гой үзэсгэлэнтэй сайхан газрууд нуурууд гой юм байгаад тэгээ харахаас цаашгүй. Тэгээ дотроо энүүгээр одоо надад юу хэлж ойлгуулах гэсэн юм бол сүлдэд одоо маш ядраад бодоод сууж. Яагаад ийм юм тохиолдоод байна? Тэгэд нэг модны хажууд суугаад байж хахад
Яагаад юм тохиолдоод байна гэдээ мод херожноос нь ярьж байна л та. Тэгээд хүний хүсэл шунал дуусшгүй гэдгийг л өгүүлж байгаа юм болоо да. Яг л зэрэглээ хөөх шиг. Тэгэд нөгөө залуу юу яриад байгаа. Тэг хүсэж шунахгүй тэгээд яаж амьдрах юм чи? Юу руу тэмүүлж амьдрах юм? Зүгээр л оршоод байх хэрэггүй. Ирэх мэдэл эмэс охидтай жарган цэнгэх нь ямар утга учиртай вэ? Гэт мод асууж. Энд чинь сайхан шүү дээ. Чи сэтгэлийн таашаал биш гэж. Үүнийг ямар ч ирэх хүсэн шүү дээ. Энэ тэгээд яг харахаар юу нь буруу гэж гэдэг тийм мэдрэмж. Тэгээ хаанаас нэг ямар буруу алдаа нүгэл гэм гаргаж ирэх гээд байгаа гэмээр хүлээж авч байгаа байдал нэг тийм. Тэгээ энд яг ямар утга учир өгч буруутгах гээд байгаа ч. Одоогор тийм ойлгомжгүй. Тэнгүүт үзэгдэл саний дээр туслахын өөрийнх нь үзэгдэл нь солигдоод нэг юм балгас амбар дотор нэг муу хувцастай тэгээд нэг үрчээсэн тэр нэг сэгсээсэн алтаасан нэг юм царай муутай хүүхэн ихнэр нь юм шиг байна. Тэг гэр нь их муу хоол унд байхгүй шахуу. Тэг гараад юм баас одоо мал амтны баас цэвэрлдэг ажил хийдэг ихнэр нь гарч зах дээр гуйлга гуйдаг ийм амьдралтай болсон байна. Тэгэл хоол мол харсан чинь бүр хачин бүр дургуй нэрээ шидчихэл эхнэрээ харсан чинь бүр юу вэ? Энд яг хүрээч өөр өнөр мөнөр нь бүр аим шиг юм. Тэгээ тэр баас мас очоо малтсан чинь бүр амар. Тэр хүний өнцгөр. Тэр бүр маш гутмаар ямар новшин амьдрал байж та юу вэ? Тэг өөр ажил хийнэ гэдээ яваад би бол одоо зөндөө янз бүрийн юм хийж чаддаг гэл. Ажил хайгаал явсан ч хүн болоо ерөөсөө авахгүй. Гараа шидчихэд болохгүй. Тэгээ ямар ч юм нэг ус мусанд ороод нуур ороод тэр их нэртэй чи бас нэг ус мусанд ороод чадчих. Цуцаа аваач. Тэгээ ой модноос нэг жимс төвж идчихэл. Тэгээ тэр газар нь нэг бол бүр язгууртнууд амьдардаг. Тэдэр бол авч хэлцэхгүй. Нэг бол хэдхэн өөршгөн тийм хүмүүс л амьдардаг. Ажилд авах боломжгүй. Тэгээ жоохон шадран зан хөдлөл би ийм байсан ч гэсэн амьдарч чадна гэл. Тэгээ өдөртөө нөгөө баасаа малтдаг ажиллаа хийгээл их нэртэйгээ дуртай дургуйтай хамт амьдрал хоолндоо болгоол хэсэг хуцаа өнгөрөөл. Тэгэд авсан дотор тавьтж байгаа хамгаалагч сүүлдээ хэрвээ эндээс би амьд гарах юм бол илүү утга учиртай амьдрна. Юу утга учиртай болохыг мэдэхгүй бол утга учиртай болгох зүйлийг хайж байна. Зүгээр л урсаад өнгөрөх амьдрал шиг амьдарч дуусмаргүй. Ямар нэг чухал бусдад хүртээмжтэй, үлдэцтэй нэрээ дурсагдах үйц өөртөө маш адал явдалтай, баяр баясгалтай, амьдралд хайр дурлалтай, сониучралтай олон мэдрэмжүүдийг мэдэрсэн сонирхолтой амьдралаар амьдрна. Ингээд харахад амьдралыг сонирхолтой болгодог зүйлс нь тэр олон мэдрэмжүүд юм шүү. Хүмүүсээ байнга л тавгүй мэдрэмжээ сайж зүгтаж болгоомжилж нэгийн хэвийн тогтсон тав тухтай тийм л зүйлсийг хийсээр нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрөөлөрч өөхөх болсон байдаг юм байна да. Мэдрэмжүүдээс айлгүй аль алийг нь ялгалгүй мэдрэн туулж илүү солиотой, сонирхолтой амьдрамаар юм уу да. Сайн мэдэхгүй юм. Миний хийж байгаа ажил бас л хүний айдас зэргийг шалгасан тийм зүйл байсан гэдэг ч миний хийж дасал болсон. Бас л тийм л зүйл байж тээ.
Нэгэнд сонирхолтой байхаа болж алав төдийл болж тээ. Тэгэхээр ямар ч тал хайж олох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өнгөрснөө харахад шулуун зураас шиг биш донслоготой харагдвал тэнд ч тийм юм болоод энд ч ийм юм болоод гэж дурсах зүйлтэй байвал ам бахтай ярих бахархалтай байвал сайхан юм байна. Хэтэрхий их хариуцлагыг бодож ажил албандаа үнэнч зүтгэж амьгүй албат шиг оршсон ч биш. Ер нь туулж байгаа болж байгаа процессуудыг би өөртөө тэгж л хүлээж авдаг гэсэн гэж үт. Өөр юм харагдаагүй гэж мэдрэгдээгүй гэж. Ачаа. Ямартай ингэж л хүсэж байна да. Одоо ингэж өгсөн ч харамсах юм алга да. Хэрвээ зүгээр л амьд гарвал тэгж амьдрий л гэж бодлоо. Үгүй бол ингэж энтэй өгсөн ч яах вэ? Надад ямар алдах зүйл авах штэ. Гэдэг бүрэн хүлээн зөвшөөрч. Тэгэнгүүт буцаад агуу өрөөндөө хүрээд ирлээ. Тэгээд ахмадтайгаа уулзаад хоёлаа болсон явдлаа яриад сууж. Тэгээд ард явжсэн хамгаалагч нөгөө эхнэр хүүхдтэйгээ хамт хэсэг жаргалтай амьдраад үлдсэн. Тэгээд тэр яг хөө тэндээ ингээд амьдраад сайхан байгаад болоод яваад байгаа ч гэсэн дотроо нөгөө хэд маань юу болсон бол ер нь аль нь бодит байдал юм бэ? Би чинь далаад аялж яваад нэг арал дээр очиод явж байгаад энд ирсэн биш л эсвэл зүүд юм болов. Бодит байдлаа ялахгүй. Тэгээд энэ байдалтай ингээд итгээд амьдрий гэхээр сэтгэл дотор нэг юм хатаатай нөгөөдөл нь яасан бол гэсэн бодол байн орж ирээ. Тэ нэг юм 2 минут дунд л амьдрал. Хэрвээ надад ямар нэг юм ойлгуулах гэж байгаа бол юу юм бол та? Эндээ ингээд амьдраад үлдэхүү тийшээ буцаад явах уу гэсэн сонголт юм шүү. Эндээ ингээд амьдрах ч сайхан л байна л да. Гэтэ сэтгэл дотроо би үнэн бодит амьдралыг хүсэж байна. Миний бодит амьдралд миний эхнэр хүүхэд байхгүй. Тэднийг олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй нэгэн гэж бас яг хэлэхгүй. Болсон бодит үннийг хүлээн авч цааш өөрийнхөө амьдралаар амьдрах нь зөв биш гэж. Санаал нэг худал хуурмаг амьдраад байгаа юм шиг санагдав. Хэрвээ үнэхээр эндээ ингээд үрд үлдээд хүүхдэл амьдарч болно гэвэл би үнэхээр үлдэж чадах болов. Би тэр өмнөх амьдралаа мартаад энд үлдэж чадах болов. Ийм сайхан амьдрал байхад яагаад би энд үлдэж чадна гэж 100% өөртөө итгэлтэй байж чадахгүй юм бэ? Өмнөх амьдралын минь юу нь гоё гэж би тийшээ очих гээд байгаа вэ? Гэтэл тийшээ татагдаад байгаа. Надад өгсөн шагнал юм болов. Би энэ шагналыг хүлээж авах ёстой. Тэгээд энэ шагналаа хүлээж аваад эндээ амьдрий гэхээр сэтгэл нь жоохон гонигтай л байна. Тэг гимшилтэй ийм сайхан зүйл хахад эхнэр хүүхдээ орхихыг сонгох гээд байгаа юм шиг байгаад өөртөө жоохон гимшиг. Тэгтэл сайн тааж муутаач гэсэн би өөрийнхөө бодит амьдралыг сонгоно. Миний заяад хөрөг тийм л байсан юм болов. Түүгээрээ л амьдрий. Энэ бол миний сонголт. Тэгж хэлээд тэр бас буцаад агуун өрөөнд хүрээд ирлээ. Тэгэд нөгөө шинжээч тэр нөгөөдөг чинь тэг бүр дэлбэрсэн. Утгаа алдсан. Тэгээ бүр сүулдэ хүлээн зөвшөөрсөн. Өөрийгөө бүр эмэгтэй гэд итгэсэн. Тийм л амьдралтай байсан гэд бүр итгэлцэн бараг хүлээн зөвшөөрөд хувь тавилангаа хүлээн зөвшөөрөд бараг байж байгаа байдалтай байж. Өөр юу ч бодогдож байгаа юм байхгүй. Тэгээл өдрөө үйл явдлаа хүлээж аваад ингээд гүлээсэн байдалтай. Тэг гинт нэг ухаан ороод юу вэ би ч нэрээ юу вэ ийм болсон шүү дээ. Хачаа юм яагаад одоо хүртэл надад харамсах сэтгэл төрөхгүй юм. Би одоо яах ёстой юм бол. Одоо энэ ахмадад ч бүр дургу өрхөө болж тэ бараг дасчихч. Тэгээ тэрнийг хүлээн зөвшөөрчхөр тэрнээс өвшөө авах сонирхолж байхгүй боллоо. Эндээс хэрвээ амьд гарвал тэр хүүхдийг нь буцаж хүлээлгэж өгөөд буруугаа хүлээд юм л үү дээ. Тэгээд алуулгаал нь нэз.
амар шүүл тэрлэц. Ямар ч ус хонзаа авах ямар ч сэтэл сонирхолгүй болчихлоо. Харин цаашдаа хэрхэн амьдрах вэ? Хийдэг зүйлэл хийгээд амьдрах уу? Лавл тэр Ахмадын нүрийг харж амьдрах нь тодорхой. Уур газраа ингэ ажиллаа олж хийх үү? Тэр сонирхолж байх болчлоо дөө. Ер нь хамаг сонирхол онторчлоо шүү. Эмэгтэй хүнтэй хайрлаж дурлаад амьдрыг гэвч би ч өөрөө юу хийсэн юм бэлээд. Эмэгтэй хүнд ичихгүй, хэлэхгүй нууж амьдрч чадах болов. Гэмээ цагаатгаж сайн сайхан зүйл хийх хэрэгтэй юм болов. Охид эмэгтэйчүүдийг хамгаалах гэхээр эн чинь хайрлаж ээж хамгаалахгүй гэж. Гэтэл надад тийм хайр байгаа юм. Яг гоо шинжилж судлахтаа сайн болохоор үнэн мөнийг шинжилж өгдөг ажил хийж болох юм. Буруутгагдаж гүтгэгдсэн нэг тиймэрхүү зүйлс дээр үнэн мөнийг тогтоодог зүйл хийж өгч болох юм байна. Тэр надад утга учиртай болов. Тэгээд онгоцонд байгаа охиныг саналаа. Ахмад тэрийг авахгүй гэвэл би өсгөх юм билүү. Энэ удаас сайн сайхан дутагдах гачигдах зүйлгүйгээр амьдарч нас биенд хүрч сайхан гэр бүл ажилд нөхөдөл орж хөдөл тэр хүртэл нь хөтөлж өсгөж өгдөг юм билүү дээ. Ер нь цаашлаад энэ өмчийн ядуу хүүхдүүдэд тусалж тэдний төлөө мөнгө олж өсгөж хүмүүжүүлж өгдөг юм билүү. Гэсэн чинь баяр төрч. Ерөөсөө л тэр охины амьдралыг хулгайлсан тэр гэмзэмээ ингэж л цайруулъя та. Тэгээ анх тэр ээжт нь дурлж исэн шиг л яг тийм баяр баясгал мэдэрч. Уужрал тайвшрал. Тэгээ тийм хүүхдүүдийг өсгөөд гоё нас биенд нь хүргээд мундаг хүмүүс болсон байгаа гэд төсөөлөнгөтэй. Хөөрхөн санагдаад хайр нурч. Тэгээд бодохоор тэгээд мэдрэхээр үнэхээр сохор байжээ. Яаж тэгэж хүнд муухай хандж чадваа. Үнэхээр хайр дурлалтаа сохорч галзуурсан байж. Тэгээд нэг жоохон баярын нулимс санагч. Итгэл найдвар. Тэгээ буцаад нөгөө агуун өрөөндөө ирсэн. Ахмад шууд зохиол авлаа. Тэгээ угаасаа юу ч хэлэхгүй. Уучлаарай гэл өөрөө хэлэхгүй. Тэгэл Ахмад нь нүдэнтэй нулимстай гэл хараал зогсож. Тэгээ бүгдээрээ л нэг юм туулсныг бодоход бас нэг юм туулсан л ах гэж дотроос нэг юм мэдээд байна л та. Тэгээ Ахмад ч юу ч хэлэхгүй буцаа суучлаа. Одоо сүүлийн үнэ үлээг л нөгөөт чинь ч гэсэн нэг газар олоо суугаал байж. Тэгээ одоо туслах үлдсэн. Туслах руу. Энэ туслах болохоор нэг өдөр дээшээ хараад тэнгэр харцсан хэвтчихэв. Нөгөө малынхаа баасныханд. Хүнч тэгээд ингээд амьдраад байвал бас болтгол юм байна. Нөгөө хүсэл шунал тансаг амьдралаасаа бүр холдчихж. Хоёр нь яагаад тийм зүйл рүү тэгж шунан тэмүүлдэг юм бол тоо. Тийм болоод тэр нэг хүсэл таашаалын мэдрэмжийг л мэдрэх гэж юм болов. Энэ амьдралч муудаад ах юм болго хань байна, ажил байна. За тэгээ бор хойдон хоол маань байна. Бүр нэг өсөж цангаж хөх гээд байгаа ч юм алга. Ганцаартаад байгаа ч юм алга. Ингээд тэнгэр малын баасны дээр тэнгэр ширтээ хэвтэгч бас сайхан ч юм та. Монгол нэг хэдэн ялдуу юм долоочих болов гэж л хүн дагаж дойлгонож фэлдонож хамаг юм хийж гүйж явахтаа би ер нь жаргалтай байсан болов. Би ер нь ямар юм хүсдэг юм бол тоо. Одоо эндээс харахад сайхан хүн байгаад сугаацаад тэгээд яа гэж. Ирэх мэдлэлтэй болоод алт юмбуун думбаад тэгээд яа гэж. Хизээч арднаага хариуцлах нь надад харагдаж байсангүй.
одоо ер нь тэр чухал биш байна дөө. Ер нь ч сонирмж санагдах байлаа. Зүгээр л баг энэ амьдралаа сайжруулад их дээрээ сайхан хувцас авч өгөөд илүү ажиллаж хөдөлмөрлөөд гэр орноо сайхан болгоод энгийн бөгөөд илүү дээр халуун дулаан ажил болж хэмээр юм. Тэгээд өөр хүүхдээ өсгөөд надад ер нь илүү халуун дулаан амьдрал нь таатай юм шиг байна. Тэгээд өөртөө адилхан амьдарч байгаа тэдгээр хүмүүст очиж тусалж өдрийн хийж байгаа зүйлд нь жижиг шажиг тусдын өгж баг бэлэг өөх солилцож нэг хараа уурч цай ууж тав өөх солиод ингээд нэг амьдарч үзмээр юм болоо да. Ямар нэг ямар шунан тэмүүлж өргөлжил ухаан мэдрэл хөдөлгөж явж тээ. Илүү амар тайван амьдарч үзмээр санагдлаа да. Тэгээд удаан тэгж амьдарч чадах болов ч гэж бодогдчихгүй л байна. Амьдралдаа хийж үзээгүй зүйлээ хийх. Яг нөгөө талд нь үлдэж хийж амьдарч үзэх нь илүү утга учиртай таатай санагдаж байна. Тэгээ энийг ер нь чин сэтгэлээсээ бодчихно л та. Яг мэдрээд төсөөлөхөд л их гоё зүрхэн дулаацчихна л та сэтгэл нь. Нэг юм зөөлөн тааламжтай мэдрэмж төрж. Тэгээд нөгөө их нэртэй ер нь явж нэг хувц авч авчирч өгч. Яаж баярлахыг нь харахыг хүсэж. Тэгээ ямартай эндээсээ буцаад явбал сайхан гэр бүлтэй болно гэж бодож. Магадгүй энэ эмэгтэйг хайж болно. Тэгвэл ямартай л ихтгэл найдвар төрлөө. Тэрний их юм халуун дулаан. Тэгээд тэр ямартай юунда нөгөө агуудаа хүрээд ирлээ. Тэгээд тавуулаа уулзаад учиргүй их юмч хоорондоо ярихгүй л байна л та. Тэгээд бүгдээрээ л дор дороо тийм. Угаасаа яриад ч шаардлагагүй. Ямартай л юм эцээцтэй одоо энэ нь бид нарт юу ойлгуулав, юу хэлв гэдгийг ямартай л одоо харах өнцгөн тэр аяараа өөрчлөгдөж. Амьдрал нь оронгороо ирэх нь тодорхой боллоо. Тэгээ нөгөө дээшээ гараад алга болсон хамгаалагч ирсэн баа шүү дээ. Тэрийг ямар ч сайн байгаад баярлаад. Тэгээ бүгдээрээ онгоц руугаа ямар ч гэсэн буцаад. Тэгээ ер нь буцацгаая да. Ахмад нь. Тэгээ та хэд дор дороо бодож тэр амьдралаа өөрчлөх нь өөрчилж. Тэгээ одоо тэр нэг онгоцонд явж байгаа охин ер нь яг ямар учиртай юм бол гэсэн бодлоо л да. Охин руу төвлөрөхөөр юу хагаад үзэгдлээс гарчлаа.